үзэгчдийнхээ өнөөдрийн Түмэн амгалан айлтгая ТV телевизийн 1-р суг Монгол комент нэвтрүүлэг үзэгч танд шууд хүрэхэд бэлэн болжээ. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр 11-р сарын 23-ны өдрийн 18 цаг тэгдэг минут болсон байна. Үзэгч та бүхэн цагаа тааруулж амжаагүй байжвэл Монгол комент нэвтрүүлгийг үзээд тааруулаад аваарай гэж. За өнөөдөр баяраа сонь сайх юу 1-7 хоног үндсэндээ шувтарч байна. Ямар ч химиг үзүү харав те. Нэг насанд гэхэд бас ахтмаар 7 хоног өнгөрч явах шиг. За өнөөдрийн хувьд чинь жоохон тодорхойлох. Ямар өдөр ямар зөвхөргээд ажлын сүүлчийн өдөр байлаа. Мэдээж ажлыг бол амжилсан ирчүүч бол гэрэлцсэн буцалсан гэж ойлгож байгаа тийм. Тэгэхээр за өнөөдрийн хувьд гэх юм бол юу гэдэг энэ 7 хоног бол бэлгээгээ хэлдгээр юм л үзлээ. Өнөөдөр ч гэсэн бас юм л боллоо. Тэгэхээр би өнөөдрийн хувьд гэх юм бол ер нь үзэгчтэй бас мэдээллүүдийг үзүүлж харуулахаас өмнө би өнөөдөр яг ер нь жоохон нэг хосолсон өдөр байв уу гэж бодож байгаа. За хосын хорвоо. За хосын хорвоо ч одоо юу юм бэ? Зүгээр ямар ч хосолсон. За учир нь гэдэг юм бол одоо яг битээр бол нэвтрүүлэг хөтлөө сууж нэг хоёроо сууж. За цаан ч бол нөгөө боёо наачгүй амтан буруугаар зүгээр сууж байгаа гэдгээр нь би хэлж яриад. Зүгээр сууж байгаа. За тийм битээр сууж. За Улсын хурлын хоёр гишүүн бол нэг хоорондоо нудруу зөрүүлээд ингээд зодлогдсон. За тийм нэг нэгнээс уушлахгүйгээр нэг нь уушлахгүйсэн за нөгөөтг нь хүлээж авлаа гэдэг нэг ийм юм нилээх яриглаа. За өнөөдөр 21 цаг 45 минутаас бас нэг хоёр хүн бол хоорондоо ингээд нэг мэтгэлцээ хийх гээд ингээд ер нь нэг одоо нэг жоохон хослоод bay шүү. Хослож гэдэг юм байна. Би бол тэгж ойлгож байгаа шүү. Миний бодоо шүү. Нэг иймэрхүү юм бол боллоо л тэгээд хэлэх гişээ гаргах зүйлийг бол үзэж маань ойлгосон баг. Улсын хурлын гишүүн байсан хөрөл зүгтээ ганцхан баяр сайхан ингээд одоо улсын гишүүд бол нэг нэгээс гуйлаа энтергээд нөгөөдг нь за би хүлээж авлаа одоо мэдээж ир хүн шиг ч гэдэг юм уу нэг иймэрхүү зүйл хэлж яриглаа. Өнөөдөр орой 21 цаг 45 минутаас болох уугүй юу хоёр хүн хоорондоо мэтгэлцэхгүй юу ч гэдэг юм уу ийм зүйл бол ерөнхийдөө бол болсон учраас зүгээр би тэгж ойлголоо. Юм бол болсон. Тэг амьдрал тэгээд ерөнхийдөө өрнжил байна л та. Цаашаа л явж байна. Хүү нэвтрүүлгийнхаа өрөө хэлээ л та. Хүмүүс нэгдэх гээд байж байгаа. Нэг юм явцсан шүү дээ. Монгол комментэд нэгдэцгээе. За тэгэд юу юм л та. Энд ч бас нэлийн тийм шудраг бус ороо юм шиг байна. За одоо юу гэдгийг зүгээр тэр хосолж байгаагийн хувьд бол өнөөдөр бас тийм 2-2-ын тийм сонин давхцалтай өдөр юм байна л да. Манай улс их орны хувьд. Зүгээр гол мессеж ард иргэдийн зүгээс гол тавьж байгаа асуудал юу юм гэхээр зэрэг тэр их хурлын хоёр гишүүний халз мэтгэлцэн л байгаа л да. Сангийн сайд тасан баяр цогт улсын хурлын гишүүн Ганбаатар нарын мэтгэлцэн юу болох болоо гэж тийм. Өөрөөр хэлэх юм бол эн чинь ард түмэн ялах уу, эрх хөрөгч ялах уу гэдэг ийм логик хүртэл бас нийгэмд хүчтэй тарж эхэлж байна л. Тэр ерөөсөө юу н муухай ингэж яриад байгаа юм гэхээр зэрэг тийм юм. Өнөөдөр бас эрх хөрөгчдийн зүгээс ерөнхийдөө бол оюутлогын гэрээг зөвтгөх хандлагатай тийм. Өөрөөр хэлэх юм бол хитвчээрээ нэгдсэн тэр нөхдүүдийн зүгээс ямар хөө мессеж олон нийтэд хүрж ийн вөхөр зэрэг урдчилсан байдлаар бол улсын хурлын гишүүн баяр цогт одоо мэтгэлцээнд яллаа гэсэн тийм мессежийг бас өөрөөсдийнхөө сувгуудаар засаж эхэлж байна л. Одоо энэ чинь бүх бэлтгэлийн бэлдсэн байж гин. Одоо ерөнхийдөө бол 21 цаг 45 минут гээд ингээд энэ мэтгэлцээ эхлэхэд бол нэг цагийн дараа гэхэд бол ерөнхийдөө баяр цогт явсан гэсэн тийм шуум нийгэмд одоо тарах юм байна л да. Энэ би бол зүгээр өөрийнхөө тодорхой их сурвалжаас олж авч байгаа мэдээлэл юм шүү. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө тийм нэг шудраг бусал хорвоо юм байна л. Одоо ямар ч байсан тийм ард түмэн ухаантай нүдтэй. Ард түмний торгон мэлүүмийн бол юмыг ер нь харж байгаа. Мэдж байгаа л да. Гэж. За өнөөдөр зүгээр нин угууны хэлэхэд бас ажлын 1-7 хоног дуусчихин баасан гариг болж чинь. За улс их оронд бол бас орон нутгийн сонгуул боллоо. Аль нам улс төрийн хүчин ялцсан яасийснийг бол үндсэндээ үзэгчдэд нин угуу тэрнэ гэд хэлчихэд бас нэгэн тийм барьцгүй байна. Боломжгүй байна. Нийслэлийн 5 дүүрэгт хөдөө орон нутагт бүр 28 хэсгийн оронд гэж шүү. 28 хороонд бол сонгуулийн хэсгийн оронд бол дахин санал хураалт явуулах тухай мэдээлэл өнөөдөр бас нийгэм тарж эхэлж байна. Эндээс харах юм бол яг нин угуу одоо энэ улс төрийн том хүчнүүдийн өнгөллөө гэдэг мессежийг тэр юм байна гэдэг ингээд шууд одоо дацаг шиг ингээд намруулаад явчихад бас хүнд хэцүү байна. Тэгээ юу гэхгүй дээ. Тэгээд улс төр бол тэндээ. Иргэд олон нийтийн хувьд бол бас ямар ч байсан асуудлыг яаж харж байгаа гэдэг нь бол ойлгомжтой тодорхой байна. Бид бол 5 тэрбум гаруй төгрөг зарж иж энэ орон нутгийн сонгуулийг явуулсан. Дахиад тэр хэмжээний төсөв зардал гаргахгүй гэдэг асуудал бас сонин хിവэрэ байж байгаа. За энэ бол тэгээд эрх хөрөгчдийн санал санаачлах шийдвэрээр шийдэгдэнэ гэж. За өнөөдөр би мэдээллийн олдоо цэгийн сайт дээрээс өөрт хамаатай, ирээдүйдээ хамаатай, үр хүүхдүүдэд хамаатай нэг материалыг олж уншилтны олон нийтэд хүргэх гэж байгаа. Эх онд 2013 онд нийслэл Улаанбаатар хотод 6 сургууль, 11 цэцэрлэгийг шинээр байгуулахаар болсон байна. За энэ бол бас яах вэ? Хот дүүргийн удирдлагуудын ард иргэд рүүгээ чиглүүлж байгаа бас томоохон төсөл хөтөлбөр арга хэмжээ гэж би ойлгож харж байгаа юм. За нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал бол өчигдөр болсон юм байна. Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар хотын 13 оны эдийн засаг нийгмийн зорилтын төсөл, Улаанбаатар хотын 12 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг авч хэлсэн юм байна. 2013 онд нийслэл Улаанбаатар хотод
нийт 6 дүрэгт 11 6 сургууль 11 цэцэрлэгийг шинээр бий байгуулах бүтээн байгуулах тийм төлөвлөгөөг тусгаад явж байгаа юм байна. Бүгднгийнх нь одоо газрын асуудал, дид бүтцийн асуудал, барилга угсралтын асуудлуудыг нь бол шийдээ тодорхой хэмжээнд одоо тендер зарлаад ингээд явах юм байна. Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 6 сургууль бас шинээр нэмэгдэнэ гэсэн тийм сайхан мэдээлэл байж гин. Тэгээд би бас хөөх юм дээ. Тэгээ Монголын өрс, Монголын ирээдүй болсон те 90 мянган бяцхан багчууд одоо гудамжинд хүмүүжж байгаа энэ үеийг бас те энэ нийгмийг бас ардаа орхиход бас томоохон ахиц дэвшил гарч байгаа юм уу да гэсэн тийм гордлого итгэл найдварын эндээс олж харсан юм шүү. 11 цэцэрлэгт бас те 11 цэцэрлэгт чинь чамгүй хэмжээний хүүхд орж штэ. 6 сургууль чинь бас боломжийн тоотоо хүүхдүүд ороод сурч штэ. Гэдэг утгаараа бол их сайхан мэдээлэл гэж би ойлгож энийг олон юм сайтаас онцолж хүргэж байгаа. Би бол бас яг зүгээр би буруутгах байгаа юм бол биш. Тэгээд юу гэдэг одоо дахин сонгуул болно энэ дээр ихээр битгий шоуучаасаа л гэж яг үнийг хэлмээр. Яг нь болоод дуусаад хийнэ гэж хэрэгжүүлнэ гэж байгаа бол бас болж байна тийм үү. Одоо чинь тэгээд эрт нь өрөөгөө дахиад явагдах тухай ярьж хахад бас энэ дээр тоглолт хийчих юм бол бас хэцүү. Тэгээд хэрэгжүүлээрэй л гэдэг зүйлийг хэлэх нь. За сайхан мэдээлэл дуулсан бол энд бас сайхан сэтгэл би бол түрүүнээс хойш бас л уншия гэж бодоод Баянзүр дүүргийн 10 дугаар хороо 3 оноо тогоо аваад байгаа. Маш их таалагдж байгаа. Ажлын амжилт үзье. Улам идэвхтэй ажиллаа. 3 хоногт нэг удаа аваад байгаа. Нэг удаа. За баяр хүргэе. 3 сард одоо нэг хайрцдаггүй байлаа гэжсэн бол тэгээд 3 сар хогийн авахгүй байна гэдгийг л баяраар дээр уншиж. Байгаль уншижсэн болохоос энийг бүр уншмаар санагдаад битээ бас 7 хоногт 2 3 удаа ачиж байгаа юм шүү дээ тий. Тий бар болж штэ. Гэхдээ ингээд байгаа бол Улаанбаатар яаж одоо хогтой байх вэ? Болж л шүү дээ гудамж тийм биз дээ. А гэхдээ бас нэг зүйл байгаа. Сонгуулийн өдрүүд явж байгаасаар битээ дахиад шавж ирсэн. Тэгээд нэг орон нутгийн сонгуул ингээд нэг зигдрээ дүм мөнгө зарлсан нөгөө нэг хогны машинууд нь үзэгдэхээ байчуулдаг гэж бас байчуул гэж угаас тэгдэг штэ. Нэг үнийг хэлэхэд тийм жишгээс бас татгалзах байлгүй гэж. За мэдээллийн Time Sigma сайт өнөөдөр том аврын 120 автобусанд хяналтын камер суулгасан материалыг олон нийтэд хүргэлээ. Энэ юу гэхээр зэрэг нийтийн тээврийн үйл ажиллагааг хянах, хоёрдугаарт нь иргэд олон нийтийн зүгээс ирж байгаа гомдол саналуудыг шийдвэрлэх, гуравт нь автобус нийтийн тээврийн унаанд хулгай, бусад одоо дээрэм тонол те бусад элдв төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх тал дээр бас маш том ажил боллоо гэж. Надад харагдж байгаа анзаарч байгаа зүйл нь юу гэхээр зэрэг нийтийн тээврийн том аврын автобусууд зам тээврийн ослоовоор нэлээд гаргаж байгаа. За тэгээд ерөнхийдөө нэг давуу эрхийн одоо боломжн дээр яг нийтийн тээврийн үйлчлэг эрхлэгч компаниуд ажиллаж штэ. Бүхэл бүтэн Улаанбаатар хотын төв годмыг нэгдүгээрийг нэг нь эзэгнээд авсан явж байгаа. Энэ ослоовоор үнэхээр автобусны зүв байгаад байна уу? Эсвэл одоо тий автобус нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа жолооч кондукторуудын одоо буруугаас болоод байна уу гэдгийг бас хянж мэдэх тийм бололцоо бас харагдаж байна уу гэж би бодож байгаа. Тэгэхгүй бол ямар шянал байхгүй. Тийм шяналгүй. За ямар ч байсан эхний ээлжийн 120 автобус бол камерт болсон юм байна. Дотор болон орчны нөхцөл байдлыг хянана гэж байгаа шүү. Автобусын дотор болон гаднах хэсгийг бас тодорхой хэмжээнд мэдэх тийм боломжтой гэж. Энэ камеруудаар. Тэр ерөнхийдөө бас их том соёл юм да. Энэ их олон асуудлыг шийдэндээ зүгээр надад бол тэгж харагдаж байна да. Автобус дотроо камертай болчихно гэдэг маань нэгдүгээр бас тэр камерын өмнө хүн ингээд одоо тий хүний кармаа руу гараа хийгээд хулгай хийдэг, суйлдаг тий мөнгөний төрөвчийн суйлдаг энэ асуудал зэгсрэг болов гэж. Автобусын дотор гардаг янз янзын тий гэмт хэрэг зөрчлүүдгүй юу л болдог шүү дээ. Кондукторуудын харилцаа гэх. Кондукторуудын харилцаа тэр хараатын уралдаан энэ төр бол зэгсрэг байхаа гэж бодож ойлгож байгаа. Time Sigma сайт их сайхан мэдээллийг бас олон нийт хүргэлээ баярлалаа гэж. За хот маань бол бас баг багаар өөрчлөгдөж байна. Баярлалаа. Болоо штэ тэгвэл кондукторуудын ядаж харилцаа бол бас арай өөр болох байхаа гэдэг энэ кондукторуудтай холбоотой харилцааны талаар бол их орж ирдэг дээ. Тэрийг бол бас манай иргэд бол бас арай нэг гайгүй болох байхаа гэсэн маань монголчуудын энэ өдрийн мэндийг хүргье гэсэн сэтгэл орж ирсэн байна. За хот маань бол бас өөрчлөгдөж байна. Яг нэг юм хийж байгаа юмыг бас хэлж ярихаа нэрээ бас өөрчлөгдөж байгаа. Тэгээд нурааж энтрийн их сонсохоор бас хөгжихгүй байгаа юм шиг л хоёр талтай байх юм тий. За гоё автобус гоё болж автобусанд хулгайч их шүү дээ. iPod-оо сонсож яваад л алчих юм бишгүй энэ нэрээ. Гэхдээ сонсож яваад алдна гэдэг чинь манай бас өөрөө жоохон анхаарах бах хэрэгтэй л дээ энэ чинь. Сонсож яваад алдаж ийн гэдэг чинь бас жоохон анхаарах байгаа асуудалтай шүү дээ. Манай нэг дүүд хэцээрсэн байхгүй. Утсаараа нөгөө чихвчээр утасныхаа MP3-ыг тоглоулагчийн ажиллуулсан тэгээ хөгжим сонсоод явж, дуу сонсоод явж. Гинт нөгөө дуу нь явхаа ажиллана. Явхаа ажиллахаар нь хүүгээ харсан чинь үзүүр нь унжицсан явж гисэн. Тэгэхээр юу яасан бэ гэдээ эргээ харсан чинь 10 бүүн хүн байгаа юм шиг одоо айлын гэж барьж байгаа. Тэгцрэх охоо гэж тий. Энэ гоё болно шүү дээ. За яг хөө. За мэдээллийн Астаа Sigma сайт чи энийг сонссонгүй юу баяраа.
Монголчууд 1500 морь уралдуулж Генсийн номонд бүртгүүлнэ гэсэн сайхан материалыг мэдээллийн Association сайтаас олон нийтэд түргэлээ. Энэ их гоё бас. Association спорт мэдээлэл дотор байж байгаа. Улаанбаатар хотын төв цэнгэлтгийг дүүргэж 6002 бүх барилдуулан Генсийн амжилтын жагсаалтад бүрсгүүлсэн монголчууд дахин рекорд тогтоохоор болжээ. 93 наадмын нэг морин уралдааныг энэ удаад сонгож хамгийн олон мордын уралдааныг зохион байгуулахар болсон байна. Их насны 1500 морийг уралдуулахаар төлөвлөсөн 2013 оны Хангаан мөсийн хурдан морины уралдааны үеэр Генсийн холбооны төлөөлөгчдийг урьхаар болсон байна гэж. За энэ уралдаан бол Үрэнга аймгийн 10 гаруй хэр холбоо энэ хурдан морины уралдааныг зохион байгуулах гэж байгаа юм байна. 1500 хурдан мордыг уралдуулж Генсийн номонд одоо Монгол хурдан мордыг бас бүртгүүлэх юм ажлыг зохион байгуулад эхэлсэн байх юм. Амжилт хүсье гэж. За тийм ээ, мөр сонирхдаг монголчуудын хувьд бол сайхан энэ ч одоо ёстой Монголын ихэд авчвал бөхөрөөгөөс бичүүлсэн. Одоо бол тэгээд морь гээл одоо бас дараа нэг магадгүй нэг 8000 6000 ч юм уу сур арваач яачих юм бол. За 93 наадмаар энэ минийхаа гэж аваад үзвэл болоод том гавья том бахархал штэ. Бурхан минь бөхөө бараг алдаж дуусч эстер Генсийн номд бүртгүүлээ үстэ. Юу юуг бол бараг те урш нь алдсан шүү. Арайд гэж нэг барьж авсан штэ. Бөхөө хөөмийгөө морин хуураа те. Одоо нэр хурдан мордын уралдааныг тэгээ өвөр монголчууд ч юм уу одоо юу чинь тэгэл ингээл хятадын нэг харьяа аймаг овгууд ч юм уу арай нэг олон шиг тоотоо уралдуулаад бүртгүүлчихийг үгүйх аргагүй л дээ. Тэгээ урьдчилан харж бас тооцоололтой ажиллаж байгаа юм байна. Баяр хүргэе даа гэж. Тийм ээ тий. Энэ бол бас их сайхан мэдээлэл. За мэдээллийн GoGo Women сайт Miat компани захиалсан онгоцыг үйлдвэрлэж эхэлсэн тухай таата мэдээллийг олон нийт хүргэж байна. Өнөөдөр ерөнхийдөө баасан гараг мэдээллийн цахим сайтуудаар ороод ухаар наануу цаануу гэсэн чинь их аятайхан мэдээллүүдийг бас хүргэсэн байх олон нийтэд. Өөр одоо юу гэдэг нь те сонгуул болгоо боомцол байдаг улс төр өрөндгөөрөө өрнжиллээдэг те ер нь бол монголчууд залах тал руугаа хандчих. Нэг одоо юу гэдэг нь те нэг айхтар ингэж дивэртэл дөрөгтөл улс төрж байгаа юм алга. Өөр ерөнхийдөө бас монголчуудын бас те улс төрийн энэ хандлага бас нэлийн тийм сонирн болцсон юм уу гэж анзаардаг. За ингэсэн юм байна. Би бол ингэж бодож байгаа. За мэдээлэл. За энийг хүргэж идэх үү. Ингэсэн юм байна. Miat компани захиалсан Boeing 767 300ER гэдэг онгоцыг үйлдвэрлэх ажил өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр эхэллээ гэж. Өнгөрсөн оны 6 дугаар сард ерөнхийлөгч Америкийн нэгдсэн улсад хийсэн албан ёсны ажилтнынхаа үеэр Boeing компаниас онгоц худалдаа авах гэрээг бол үзгэлсэн юм байна. Ингээд 100 сая $, өртөг бүхий. Энд чинь 140 орчим тэрбум төгрөгийн үнэтэй гэсэн үг шүү дээ. Boeing 767 онгоц 103 сая $, үнэтэй юм байна шүү. Үйлдвэрлэгдэж эхэлж байгаа юм байна. Монгол улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн иргэний агаарын тээврийн Boeing хөлөг онгоцтой болох гэж байна. Бид мэднэ л дээ, иргэний эсхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар хөө байгааг бол монголчууд хангалттай сайн мэддэг л дээ. Тэгээ яг үү тэгээд мууган дуудахаас өмнө бас болж байгаа бүтэж байгааг нь харъя юу гэсэн тийм бодол зүгээр байсан юм. Яг үннийг хэлэхэд өдийг хүртэл Монголын иргэний агаарын тээврийн салбарын энэ олон жилийн түүхэн замналын хугацаанд ерөнхийдөө л нойтон түрээс гэдэг юм л. Нойтон түрээсээр л одоо нэг онгоц гадаадын улс орнуудаас нэг 5-10 жилийн хугацаанд авч ашигладаг ийм л дүр зураг бол давтагдаж тодорч харагдсан л. Одоо нэг өөрийн гэсэн юмтай болох гэж штэ. Яамаа да одоо төлбөрийн нөхцөл байдлын энэ дээр бичсэн л байл л 36 саяыг нь бол компани зүгээс төлж байгаа юм байна. Miat компани зүгээс. Тэгээ үлдсэний одоо засгийн газар тэг хөнгөлөлтөө зэймэл аваад одоо ямар ч байсан л тэгээд энэ нэг онгоцыг л авах юм байна. Тэгээд одоо хэрэггүй дэмий зүйлд зарцуулж байгаа мөнгө биш ямар ч байсан Монгол улс иргэний агаарын тээврийн салбарын Miat компани төрийн өмчийн Miat компаниус өөрийн гэсэн Boeing онгоцтой болно гэдэг бол миний хувьд их том бахархал юм шиг л харагдаж байгаа. Тийм ээ, ондоо шүү дээ мэдээж үү. Авиакапа болгол гадаад ирэн чи бүгд л одоо бас гой юутай л байдаг шүү дээ. Тэгэл манайх одоо юугаараа дутуу нэг ч ихсэн ганцхан газаардахгүй гэдэг шилдгээл үзэж тарах үлгүй явна бол тэгэл олон бизнес яагаад хацаад байна баяраа. Өнөөдөр бол нэр амар ачаалтай. Өнөөдөр бол үнэхээр ачаал их байна. Тэгээд энийг орж ирж байна. За манай баяраа гүрэн баг булаад алчиж байгаа юм шүү комент чинь. Яа тэгээд маш их. За энэ бас нэг сонирхолтой мэдээллийн чухал цэгмийн сайт дээр тавигдсан. Би энийг бол сайхан мэдээг сарж байгаа. Зүгээр комент сэтгэгдлүүд нь бол саарлаас нь бичсэн байлээ. Одоо юу гэдэг нь те төрийн өгж байгаа одон медалыг те шилжүүл дамжуулах эрх бол байхгүй ч гэсэлнгээр Монгол улсын одоо нэртэй нэгэн дуучин залуугаас нэлийн шүүмжилсэн тийм комент сэтгэгдлүүд орсон учраас би бол яг үнийг хэлэхэд иргэнийхээ хувьд бол зөвтгөж байгаа. Монгол улсын гавьяач жүжигчин Самандын жавхлан Монгол улсын гавьяач жүжигчин цолноосоо татгалзаж тэмдгээ өөр нэгэн эрхэм шилжүүлж өгсөн материал өнөөдөр мэдээллийн сайтуудаар нэлээд явлаа. Би энэ материалыг чухал цэгмийн сайтаас онцолж байгаа. Хөгжмийн зохиолч, магсаржвийн тоглолт болж энэ тоглолтод оролцсон дуучин жавхлан тайзан дээр гавьяатын тэмдгээ уран бүтээлийн анддаа бэлгэлсэн гэж.
За Өөрөөр хэлбэл тэрээр гавьяа зургийг бас харуулж тийм байна. За энэ үгүй. Яг энэ баярыг артал дээр үгүй. Гавьяа цолноосоо татгалзаж байгаа Монгол улсын анхны хүн болж байна. За би бас түр байж байгаа. За би бас хоёрдугаар энэ нөгөө саяхан тоглолт бол болсон шүү дээ. Хөргөнд болсон тоглолтыг. Тий, хоёрдугаарт нь төр үнэлдэггүй болцсон уран бүтээлчдийгээ бас уран бүтээлчд нь өөрсдөө хөхүүлэн дэмждэг ийм хандлагыг бас оруулж ирж штэ. Энэ бол их гоё юм аа. Би одоо жишээ нь хөгжмийн зохиолч нь Магсарж байгааг зүгээр монголчууд зүгээр сонсол доо зүүдэн бороо, намраа цэнхэр бороо, тэгээ зүрхний уяа. Ямар гоё дуунууд байна те. Одоо тэр voice самтлагын нөгөө батлаг ахын дуулц амар гоё дуу гэдэг штэ. Би бол тэр дуунд бүр амар дуртай. Замбууланд учрахгүй байх аргагүй. Залуунаас дурлын дуумээ байдаг штэ. Амар одоо монголчууд яг одоо намраа цэнхэр бороо, зүүдэн бороо гэдэг ингээл бүгдийг мэднэлтэй. Энэ хүн гэхэд өнөөдөр штэ. Өнөөдөр яг ор хоронгүй. Эрхэсэн тодорхой ажилгүй. Улсаас авж байгаа тэтгэмж халамжгүй. Монгол улсын урлагийн салбарт оруулсан ийм том гавьяа ач гавьяатай хүн гэхтэл өнөөдөр Монгол улсын гавьяа жүжигдсэн цолыг авч амжилгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр төрийн одоо энэ залуучуудад очиод байгаа энэ өндөр одон медалууд, өндөр шагналууд яг эзний олж ийн үгүй юу гэдэг асуудал өнөөдөр ингэж л харагдлаа шүү дээ. За энэ дэр бол бас би бэлгийн нэг зүйлийг хэлэхэд бол хүн болдгоо өөрөөсөө бол мэдээж бодно үз. Өнөөдөр бол ерөнхийдөө жавхлан бол яг соёлын төрөний ажилтан боллоо гэдэг ийм мэдээлэл захин ертөнцөөр явсан. Энэ дэр бол бэлгийг хэлэхээр хүмүүс бол хоёр талд харж байгаа тий. За төрийн өгсөн одон медалыг одоо ингэдэг зөв буюу эсвэл анханаас авахгүй байхгүй яасан ч гэдэг юм уу тий. Ийм зүйлийг бол их хэлж ярьж байгаа. За түүний араас одоо магадгүй саяхан дуучин одоо төрийн сойрхолд одоо болд тий. Одоо камертан онлын дуучин бол төрийн сойрхолдоос бас болно л гэдэг ийм мэдээлэл зүгээр ярьж ирсэн л да. Мундаг байгааг нь мэдчихэж байгаа. Гэхдээ зүгээр Магсарж байгаа хэмжээнд байна уу юу гэвэл бас одоо юу ч гэх юм бол тэр мэрийг одоо битээр одоо ямар шүүлтэй нь биш те. Тэгээд ер нь зүгээр нэг ийм мэдээлэлүүд яваад өнөөдөр ямарсан тэгээд энэ тоглолтын дээр бол ингээд гавьяатаасаа татгалзаад Монгол улсын гавьяа жүжигчин Жавхлан гэдэг байсан бол одоо соёлын дөрвөний ажилтан дуучин Самандын Жавхлан гэдэг л одоо болж байгаа юм. Та зүгээр хамгийн гол нь энэ юу юм гэхээр зэрэг цаашдаа гэхдээ зүгээр гавьяа жүжигчин цолыг төр өгсөн болохоор зэрэг ямар ч байсан гавьяатаараа дуудуулах байх л та. Тийм л. Энэ юуг харуулж ийн гэхээр зэрэг урлагийн салбарт маш том сэтгэлгээний соёлыг л оруулж ирж байна л гэж би харж байгаа байхгүй юу. Босон бодоогоос одоо жишээ нь чи хар та. Энэ мундаг одоо урлагийн нэртэй мастер тий энэ мундаг хөгжмийн зохиолчийн дууг тий дуулаад тэрийг хийт болгоод тэргээрээ хоолоо олж ижээ тий тэр тоглолт дуугийн дуулж тоглолт хийгээд тэр дуунуудын дуулж CD гаргаад одоо ингээд л хэвээр баяжаал хүлжээ явж байгаа залуучууд дуучдыг алийн тэр хөвдөө. Эргээд шинийн хөгжмийн зохиолч те шүлгийн зохиолчтой ямар хуу хэмжээний тийм буцах хаягтай байдгийн бэ гэж бодвол бас их сайн шүү дээ тийм ээ. Хэр зэрэг тэгэхэд хэр зэрэг хаягтай байдгийн бэ гэдэг нь эндээс харагдаж байгаа байхгүй. То түрүүн яг энэ жавхлангоо яг энэ тоглолтын өмнө гавьяа жавхлан бол манай телевизээр бас ярилцлаганд орж исэн байхгүй. Тэр үе дээр бас хэлж ирсэн. Одоо Магсарж байгаа бол яг гэр орон ч юу явдаг юм а гэж. Тэр чинь бас арай шудраг шүү дээ тий. Тэгэл ингээл хамтлагаар нь аваачаа соёлын дөрвөний ажилтнаар шагнаалхаа бүр амдуудаар нь аваачаа гавьяатаар нь хоёр дуудуулаад тийм ээ тэнийг бодлоо. Юмны үнцэн гэдэг ямиг л харуулуудаад гэж ойлгож байгаа. Тэгэд одоо юу гэх юм те зүгээр монголчууд өөрсдийнх орол тунгаан бодно биз те. Тэр энэ гэж одоо баярав тэр одоо ямар урлагийн маструуд биш одоо юу ч яах вэ зүгээр харагддаг. Эн чинь зүгээр Монголын үеийн одоо аав ээж нэр ах дүү нэрээ одоо бидний үед хүртэл одоо энэ хүний дуу бол ингээл домог шиг мөнгөрөөл зүрхэнд үлдсэн л байж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр ийм хүнийг л өнөөдөр бас гавьяатгүй үлдээсэн байна гэдэг бол тий. Гавьяатгүй үлдээсэн байна гэдэг бол Монголын төрийн бас жоохон тийм хараан харалган байгаа мó та гэдгийг л харуулж байгаа. Зүүн нь олж ийн үү гэдэг. Эзнээ олж ийн үү гэдэг. Зүгээр жил нэг юу гэдэг одоо ийм нэг бас юунууд байдаг шүү дээ. Одоо нэг жил за нэг хамтлаг байгуулад нэг 2 3 дуу хийлээ тэгээд хамтлаг дуучтай хамтраад ингээд нэг тоглолт хийгээ соёлын дөрвөний ажилтан авдаг ч гэдэг юм уу тийм ингээд шагнуулдаг ийм зүйл бол маш их байдаг. Энийг хүмүүс буруул гэдэг чинь тэгээд энэ минь дээр манай үзэгчнээс бодгойл үү дээ гэж. За сэтгэлүүд бол орж ирсэн байна. Орой мэндийг үргээ ажлын амжилт хүсье. За зарим нь бол болж байна. Зарим нь бол одоо зөв юм байна чинь. За атусны хулгай бол бас арай гайгүй болох юм болов уу? Атусны кондукторуудын харилцаа бол бас арай сайжрах байхаа гэсэн байна. За өрхийн эмнэлгийн эмчнэрийн чанаржуулмаар байна. Үнэн мэдлэг муутай байх юм аа гэсэн сэтгэлүүд орж ирсэн байна. За захин үнэмлэхний зурагтай холбоотой гомдлыг шуурхаа шийдэж өгөөч гэж гомдол орж ирж байна. За би энэ дээр нэг зүйлийг би бас яг сонгуулийн үеэр зүгээр хэлдмээр санагдчихсэн. Ингэсэн бол баг нэрээ ирц бүрдэг байсан юм шүү гэд. Юу гэдэг захин үнэмлэхний зургийг
Үнгүү сольж өгнө гэсэн бол харин манайхаа сонгуульд нэлээд идэвхтэй. Сонгуульд саналаа өгсөн иргэдийн захин мөнгөний зургийн одоо чинь 10,000 төгрөг лөө. 16,000 гэсэн. Тэгээд ингээд очор дараалсан бол хизээ өгөх нь мэдгүй тэрний оронд завгоод бүртгүүлээд аваад ирэх юм бол хараа юу гэдэг юм бүгдийг сольж өгнө гэсэн бол харин ч гэсэн сонгуулийн эрт бүрдэх байсан юм болов. Би бол ягаад магадгүй тийм чийдгээ наа санаачлаа сонгуулийн ерөнхий хороо моронд хэлэхгүй байсан юм том дараа нь гэж байна. Цаакуулч одоо тэгээд нөгөө юу мань мэт нөгөө нэг аагуур аймагээд тий заавал гэсэн баг тий. Тийм ер нь бол ерөнхий зүгээс бас энэ цахим үнэмлэхний зурагтай холбоотой гомдсон зөндөл гарлаа. Хоёрдугаарт нь сая юу болоод өнгөрөв гэдэг шиг юм бас боллоо шүү дээ. Юу болоод 96 98% та тараагдсан цахим үнэмлэх чинь цахим үнэмлэхгүйгээсээ болж сонгуульд саналаа өгсөн өгч чадсангүй гэсэн иргэдийн тооноос ихээ хол зөрчиж байгаа юм шүү. Гэтэ би бол хэлж л байсан шүү дээ. За очсон байгаа. Энэ байсан уу? Нэхэж яваараа гэдэг зүйлийг бол бас сонгуулийн өмнө хэлж л байсан да. Нэхэж энэ юу болоо? Одоо эн чинь бол айхтар асуудлууд бас сонгуулийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд руу хаягдсан байна шүү дээ. Тухайлах юм бол одоо юу гэдэг нь те сонгуулийн хорооны дарга нь тухайн хороон дарга нь сонгуульд саналаа өгөх насны бүх иргэдийг намаар нь ангилж захим үнэмлэхийн бүүнд нь авчиад өгөхгүй байсан ч гэдэг асуудал ярьж эхэлж шүү дээ. Анхны 9-р багт захим үнэмлэх бол өвөөгөө байгаа шүү дээ гэж орж ирж байгаа. Тэгснээр яривал эн чинь нөгөө нэг Монгол улсын засгийн газраас те бүхэл бүтэн одоо засгийн газрын тэргүүн мэргүүний хилээд исэн нөгөө 98% та баг те 100% та шахуу тараагдсан захим үнэмлэхний чи асуудал сонирн болно шүү. Нийн үгүй гэлэхэд те. Амьдрал үнэн хоёр тэгэл ерөөсөө үг үнэн хоёр үг амьдрал хоёр хоорондоо ийм айхтар зөрүүтэй байх юм тий. Нэг дарга тэн дээр энэ дээрээс нэг гоё юм ярьж яадаг. Дунд доод шатандаа зүгээр нөгөөх нь тий. Зүгээр л одоо шороонд булгагдсан хөлийн улан доогор хөглөрж идэг ийм л нийгмийг л бид нар өөрсдөө бүтээсэн юм шиг л санагдах юм да. Ийм их байж тээ гэж байна. За нэгдүгээр курсын оюутны шар визаны наалт дууссан гэх юм. Гэтэл хаагуран 30-аас 50,000 төгрөгөөр зараах юм аа, зараад байх юм гэсэн байна. За энэ дээр бол сайн нэг оюутны хөрхийг 200 оюутан баригдлаа гэд нэг тийм мэдээлэл байсан тий. Нөгөө наалтыг бол хуурамчаар хийж байгаа. Тий 234 оюутан нэг өдөр баригдсан байлээ л. Нөгөө оюутныхаа наалтыг хуурамчаар үйлдвэрлэж. Үгүй наалт бишээ цахим үнэмлэхээ хуурамчаар хийж яваад тий. Би бол тэрийг зөвлөж бодсон. Тэр чи одоо яасан бэ гэсэн чинь зарим нь чаавас нөгөө үр албаны оператор компаниудын нөгөө карт байдсан шүү дээ. Тэр мэрийг хүртэл ингээ хоёр талаас нь юм хумаар нааж манаад монголчлууд тий. Тэг өөрхий өрөвдөлтөө. Яа би бол гэхдээ тэрийг зөв гэж бодсон. Яг 200 дээр барьж байна. Яагаад гэх юм бол Монголын оюутны холбоо гэж бүхэл бүтэн байгууллага сая суудлынхаа төлөө алалцчаад одоо эн чинь бүгднгээс мөнгө төгрөг авчаад бол өгөхгүй байна гэдэг бол яг ийм гомдолтой холбоотой байхгүй. Зарагдаад байдаг. Тэгээ оюутны холбоо нь болохоор сургуулийн оюутны холбоотой ингэчээд мөнгө идээд байдаг нэг ийм оюутны холбоо. Наачах юм аа. Тэгээ хоёр талтай л да зүгээр. Яг чиний ярьж байгааг бол би бас үгүйсэхгүй. Тэгээ нөгөө талдаа бас эн чинь бид нар чинь хуультай журамтай нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Хоёрдугаарт одоо ингээд ярьцгаар зэрэг бас нэг урайлан дуудаж байгаа юм шиг бодож байгаа байхгүй. Ер нь хуурамчаар хийгээд ээж болох юм байна тий. Захим үнэмлэхийг бол ер нь монголчлоод яваад байх боломжтой юм байна гэдэг хандлагыг залуучууд маань авчих гэсэн юм болгоо шүү дээ. Тэр утгаар нь биш шүү. Оцгондоо баяраа битэрийн санал бол хоёр талаасаа нийлээд нэг л юм дээр хурж байгаа. Юу юм хэрэг зэрэг Монголын оюутны холбоо гэдэг энэ нүсэр аппаратур нүсэр байгууллага ажиллаа хийгээч л гэж. Энэ дээр л хэрж байгаа байхгүй явна явж. Монголын оюутны холбоо гэдэг баг агентлагийн шахуу статустай энэ ажил газрыг л ажиллаач гэж. Их олон хийх ажил алга шүү дээ. Нэг Монголын хэдэн оюутнуудад захим үнэмлэх хэвлүүлэх талаас нь жоох ятгаж өгч байна. Тэдний ч төсөв зардлаар хийгдэж байгаа юм биш. Хоёрдугаарт нэг автобусны наалт гэсэн нэг юм олгож ийн өөр Монголын оюутнууд бол нэг оюутны холбооноос нэг их юм шаардаж нэхэл одоо тий дарамтлаад байдаггүй л дээ. Үнэн шүү дээ. Энийг л зохицуулаад өгчдөг бол одоо моох тэгэл мандлаа та нар нэрээ тий. Энэ нэг захим үнэмлэхийг одоо хэдэн сард унш одоо дараагийн жил бол удахгүй он гарлаа шүү дээ. 13 он боллоо шүү дээ. 12 оны зорчих юу ч оюутны виза ч 13 он боллоо тэгээ одоо яах юм мэдэхгүй. За мэдээллийн Newsman сайт. Newsийн сүүлийн үед бас ийм фото цуврал нийтлэг хүндэн бас нийслэлийн өмнө тулгамц олон асуудлуудыг хөндөж фото цуврал нэвтрүүлгийн хамт олон нийтэд хүргэж байгаа юм. Цэмцгэр Улаанбаатар гээд аяныг өргөнүүлжсэн Newsman сайтын өнөөдөр явган хүний замаа аврыг гэдэг хөдөлгөөний 2 дахь хэсгийг бас олон нийтэд танилцуулсан байна. Newsman луураад үзэгч таах хүмүүс энэ асуудлуудыг харж өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлээрэй. Коммент сэтгэлдлүүд бол нээлттэй доор нь байж байгаа. Улаанбаатарчуудын өмнө тулгамдж байгаа нэг томоохон асуудал бол энэ. Явган хүний зам. Баяраа тэр бол бас Newsийнхний нэгдэх цувралыг бас яг ингээл зурагтаа хүргэж ирсэн юм. Анх одоо энэ явган хүний замаа аврья нэг гэдэг энэ хөдөлгөөн өрнөж явахад хэлж ирсэн. Одоо хоёр дахь нь хөндөгдөж байна. Энэ мундаг офисууд, мундаг объектууд баригдахдаа явган хүнд зорчих талбай хэсгийг үлдээхгүй маа. Үнэхээр одоо ур чадвараа шалгуулдаг боллоо шүү дээ. Улаанбаатарын замаар алхах нь гэдэг бол энэ харалтаач одоо бараг л одоо нэг
Аргал ингэр шиг байх юм ааш. Тэстэ сүлждэг, үсэрдэг, хараадаг бүх чадварыг л ер нь нийслэлчүүдээс сорж шít. Одоо үйл дамждаг тий. Одоо дээрэс нь готок болчдөг Улаанбаатар хот бол тий. Болчдөг ч юу болцсон байлээ л. Тэгээ юу хэлэх гээд байгаахаар болгоомжтой л байгаараа та. Тэгээд байрны болгоомжтой байхгүй үн. Наад бол ч юм бол биднэрт явган хүний зам үлдээхгүй нэ. Тэгээд явган хүний замгүй болцсон гэл ингээд хин зургийг хараад шогшроо сууж байгаас өөр юм болоо алгалт. За найруулагч нэг 30 секундын реклам үзүүлчих гэж байна. Тэгээд эргээд холбогдох уу. Нийслэл Улаанбаатар хотод оройн 18 цаг 25 минут болж байна. Монгол комент нэвтрүүлгийг яг одоо үзэгч тавхан шууд хүлээн авч үзэж байгаа. Шууд таны комент баярыг артал дээр гарч байгаа шүү үзэгчтэй. 30 секундын реклам. Тэгээд шууд уншиж эхэлнэ. Шууд уншаал эхлэе. Тэгээ. Өглөө сүний өгөөж нь илүү. IT World хямдхан өргөн сонголт бэлэгтэй хөтөлбөр. IT World хямдхан өргөн сонголт бэлэгтэй хөтөлбөр. Өглөө сүний өгөөж нь илүү. За үзэгчтэй 30 секундын реклам байлаа. Монгол комент нэвтрүүлэг үргэлжилж байна. Маш олон комент сэтгэгдлүүд иржээ. Тэгээд үзэгч комментчтойгоо бас жоохон ярилцъя. Ямархуу асуудлуудыг баяраа хөтөрлөө илгээж байгаа, ирүүлж байгаа. Монголын ард түмэндээ юу хэлхийг хүсэж байгаа юм бэ гэдгийг бас нэг жоохон санахгүй болох. Дахиад нөгөө барилгын ажил уу гэсэн байна. Мэдээж барилга чинь зам үлдээхгүй шүү. Энэ нь бол хууль бус ажиллаа. Аяа нааша чаашаа ийшээ тийшээ зүрхүү барих уу гэж явсаар байтал таарах юм аа гэсэн байна. За Монголын баялаг дууслаа гэсэн байна. За мэрэгжлийн хяналтын албан тушаал мэрэгжлийн хяналтын албан тушаалаа ашиглан энэ тэндгүй үнэгүй зүйлс хэрэглэх гээд хүн амтан боож байхаа болооч гэсэн байна. За мэрэгжлийн хяналтад хаягаас болсон байна. За барилга орон сууцны үн бас үн өсөж байгаа боловч үүнийг гардыг хийж байгаа ажилчдын цалин бага байна. Үүний учир компани тамга тэмдэг авсан ганц нэг завчдаг газруудыг бол хэлнэ. Хэлж хэлмээр байна гэсэн сэтгэл орж ирсэн байна. За Баянгол дүүргийн 10 дугаар хорооны эмч нар 5-аас 6-уулаа байжж өдөрт нэг эмч үзэж бөөн очир үүсгдэг. Энэ бол бас асуудал байдаг гэсэн Баянгол дүүргийн эмч нар анхаарна. Энэ 10 дугаар төвтэй холбоотойгоо ер нь тасрахгүй ирж байгаа. Уншаарай гэсэн байна. За энэ манай Монголын автобус буюу нийслэлийн автомашинууд яагаад цэвэрхэн явж цохны юунууд авцангаа ачаад цэвэрхэн наасан билетийг хуулаад шүүрдэж байж болдоггүй юм байна. Автобуснууд бол хаягсан байна л да. Ер нь бол нийтийн тээврийн том аврын автобус яагаад нэг цонхныхоо давцан гарчаад те шилэн дээрээ нэг цантдаггүй юм наагаад явж болдог юм бэ. За үе жолооны үнэлт юу болсон бэ? Хоёроо байхгүй энийг нэрээс дөө орой болгоё. Наач нүг юу болсон бэ? Би нэг аюу хилтэй аюу гоё. Жолооны үнэлт би нэг жолооны үнэлтийг нэг яг төсөөлөлд надад ингэж буугаад байгаа. Би аюу гоё тахтай гэсэн. Одоо нэг ийм юу гэдэг штэ годомжинд нэг ингээ 3 стакан ингээ доош нь харуулаад тавьчихсан. Тэгэхээр бүрэн ким хийждэг штэ. Нэг бүрэн ким нэг өнкрүүлдэг хийчихэд ингээд те шарик хаашаа орсон гэд нэг үзүүлдэг штэ. Тэгээ нэг мөнгөө тавиад хүмүүс нэг бооцоо тавьдаг. Яг наа чи бол над тэр шиг харагдаад байгаа. Яг үндэ тэр 3 аягны алинд оронч байдгүй байхгүй юу? Нөгөө шарик өнкрүүлдэг нөхөр чи өөрөө эвтэйх авцсан байдаг байхгүй юу? Ханцуу манцундаа хийдэг ч юм уу ямар нэгэн байдлаар авцсан байж идэг. Шарик бол байхгүй. Тэгээ Монгол Улсын засгийн газар бол ерөнхийдөө яг ийм л байдлаар ард иргэдийг хураад. Эхний одоо энэ ч нөгөө 3 аяга тэгж шүү дээ. Эхний энэ тендер авсан компани нь бол тий жолооны үнэлгийг хэвлэх юм аа гэсэн. Тэр нь одоо тоног төхөөрөмж нь болохгүй болчихлоо. Дараагийн сонгон шалгаруултыг явуулсан дараагийнх нь авсан. Ингээд нэг нэгэнд лүгээ түлхсээр сүүлдээ үндсэндээ нөгөө 3 стаканы чи алинных нь ч доор нэр Монгол Улсын жолооны үнэлт гаалга. Би зүгээр шууд хэлээ байхгүй дахиад бол ойртоо сураг байхгүй. Тэгэл та бүхэн тэр жолооноо үнэлгээ авсан хүмүүс байх юм бол дамжуулаа хэлээрэй. Баяраа нэг боломж байна. Нэг боломж байна. Энийг гэхдээ би бас хэлэхгүй болохгүй. Өчигдөр яасан гэхээр зэрэг нэвтрүүлэг дуусч байгаад комент орж ирж байсан. Юу гэсэн үхээр жолооны үнэмлэх өгөхгүй байна. 5 сар жолооны курс төгсчөөд одоо болтол үнэмлэх гарахгүй байхаар нь тэлсэнгүй машин унаа гарцсан чинь журамлуулчлаа гэж. Журмын хашаанд машинаа хийлгэжлээ гэж. Энэ бол яг үнийг хэлэхэд бас нэрээ төвчээрийн асуудал шүү. Одоо тэлсээ. Жолооны үнэмлэхгүй бол одоо жолооны үнэмлэхгүйгээр машин барьж гарна гэдэг бол үнэхээр хэцүү нэрээ. Алхам дутамд чинь цагдаа байж байгаа. Алхам дутамд бол хяналт өндөрсөн байгаа. Ямар боломж өгөх хэрэг зэрэг замын цагдаагийн газраас жолооны үнэмлэхийг орлуулах тийм төр үнэмлэх өгж байгаа. Тэр нь бас хил амтаа юм. Тий, төр үнэмлэх өгж байгаа. Гэхдээ энийг бол тэгтээ авч болж ийн гэсэн. Авч болж ийн гэсэн. Тодорхой хугацаа шаардж ийн гэсэн. 7 хоногийн өмнө ч юм уу материал өгөөд те тэр төр үнэмлэхийг авч болж ирсэн. Гэхдээ эн чинь хизээ хэвлэгдэх нь мэдэгдэхгүй жолооны үнэмлэхийг хүлээснээс л арай илүү боломж өгөхгүй да. Арай жоохон ойр гаргаж байгаа боломж юм шүү. За тэгээд сайхан мэдээлэл ирээд хэвлэгдэж эхлэх байлгүй дээ. За Багнуур дүүргийн
дүүргийн түргэн хүүхэд 40 хэм хүртэл халуураад дуудлага өгөхөд өөдөөс ямар ядаргаатай юм бэ гэж энэ бас арай л үдтэй гэсэн байна. За багнуур юу гэсэн үг юм бэ гэж хүн арай гүйж үдээ манай эмчнэрээ бас арай төгөхгүй байгаа л үүд энэ бас анхаарал тэгээд ийм асуудал байгаа болоод хэлээд байгаа юм яасан. За хөдөө орон нутагт нэтийг хурдсан гэсэн яасан бэ гэсэн байна. За энэ нэг бол сайхан болоос асуухан дээр байхаа тийм. Гэхдээ энийг бол хийж хэрэгжүүлэх юм билээ. Тэг хөдөө орон нутагт үнийн тариф нь бол өндөр байдгийг бол буулгаад бүр хоёрдон ч үгзээ буулгаад хамгийн гол нь хурдыг бол 3 удаа бол 2-3 удаа бол нэмнэ гэж байгаа юм билээ. Тэгээ энэ сайхан мэдээллийг бас саяхан бол дуулгаж яасан. За энэний талаар одоо гэхдээ нэг юм байна л да. Хөдөө орон нутгаас комментчд маань ихэд орохыг бодд юм шиг байна. Тэгэхээр яг хөдөөд юу гэдэг нь те аймаг сумдуудад интернетийн хэрэглээ гэдэг маань бас төгсөж юу л байна л. Ялангуяа ашлагдсан баруун аймагуудын хувьд бол бас тэгэхээр интернетийн хэрэглээ гэдэг бол бас л үндсэндээ учир дутагдaltaа шүү дээ. Тэгээд одоо манай комментчдийн Монгол комментэд хандж байгаа одоо ерөөсөө боломжууд нь энэ л одоо жишээ нь иймэрхүү байдлаар ханддаг байхгүй. За жишээ нь Баян-Онгор аймгийн Баян Овоо сумын засаг даргаар чулуун доржийг ажилуулахаар хүссэн иргэд хөдөлмөрчдийн гарын үсгэд энэ Баян-Онгор аймгийн Баян Овоо сумын засаг даргатай холбоотой асуудал бас өнөөдөр Монгол коммент нэвтрүүлэгт ирсэн байна. Тэгээ бүх асуудлуудыг ингээ бичээд бүх хууль зөрчсөн үйлдэлүүдийг нь олон нийтэд танилцуулаад тэгээд энэ нутгийн ийм олон иргэдийн гарын үсэг хараа. Энэ хараа. Энэ ч бүр ингээ хэд дууцсан байхгүй. За ийм олон иргэд ингээ гарын үсэг цуглуулад багаараа цуглуулад энэ одоо энэ идэж уухан дийлдэхэ болчиход байгаа энэ засаг даргын ажлаас нь халъя чөлөөлөё одоо ямар ч байсан энэ хүнтэй бол одоо бид нар цаашдаа амьдрах аргагүй болчихлоо гэх ингээд асуудал ярьсан. Одоо ерөнхийдөө яасан нөхөр засаг дарга бол энэ иргэдийг эргүүлээд дарамтлаад эхэлсэн байна гэж. Энэ засаг даргаыг өөрчлөе гэсэн хүсэлт гаргасан иргэдийг дарамтлаад эхэлсэн байна гинэ. Энэ чи юу гэсэн үг юм бэ? Нөгөө нэг те Монгол улсын төрийн бүх эрх мэдэл зөвхөн ард түмний гарт байна. Ард түмний мэд байна энэ төр гэдэг асуудал чи хаана байгаа юм монголчуудаа? Аль аймгийн? Баян-Онгор аймгийн Баян Овоо сум. Баян-Онгор аймгийн Баян Овоо сумын иргэдээс Монгол коммент тандсан. Тэгээ ерөөсө бүх асуудлууд бүх баримтууд нь энэ байж л та. Тэгээ энийг би бол одоо нэг бүрчлэн уншиж гаргахгүй юм тест бүр одоо ёстой нэг суманд гэхэд ахадцсан асуудал байгаа байхгүй. Тэгээ ийм олон утсан би уншиж яах арга зүгээр ер нь холбогдох одоо байгууллагууд нь бас авч анхаарал тавихгүй бол үнэхээр энэ сүлжээ хэлбэртэй болсон Монголын улс төр бол ерөөсө хөгжихгүй нэ. Аймгийн засаг даргадаа гэлдэг. Тэгэхээр аймгийн засаг дарга нь өөрийн намын хүн болохоор яаж чаддаг. Тэгэхээр н хот руу гэлдэг хотын намын удирдлагуудад нь хамтгаар зэрэг ерөнхийдөө бас тэгэл улс төрийн өнцгөр асуудалд хандчихдаг. Энэ чинь иргэд ийм олон иргэд ингээд одоо бүр сүрж штэ. Энэ чинь нэг сум гэхэд агтцсан олон иргэний асуудал яригдж штэ. Энийг бас нэг бодон үз шалган үз гэж хэлмээр байгаа. Энэ бол зүгээр Монгол улсын 360 хэдэн суманд бол байгаа л асуудалтай нийтлэг л асуудал. Дараагаар нь бас Увс аймгаас бидэнд ирсэн. Бас нэг өндөр настай иргэд Ахмад өндөр настан идэвхтэн бичигч бол бас Монгол коммент нэвтрүүлэгт хандсан. Тэгээд таны загтлыг би хүлээж авсан. Уншсан, танилцсан. Гэхдээ одоо нэвтрүүлгийн цаг өндөрлөж байгаа учраас би бол ийм одоо нүүр дүүрэн захиаг бол одоо үнэхээр уншиж хэлэх аргалга авмаар, бодмоор санаа оноо их байлээ, их баярлалаа. Хамгийн гол асуудал нь юу гэхээр зэрэг энэ Увс аймагт одоо орон сууц хувьчлан гэдэг асуудал бол ерөнхийдөө замарж байгаа юм байна. Энэ 12 хүүхэдтэй дад гарсан настай Ахмад хүн 12 жилийн хугацаанд годомжинд амьдэрсэн байгаа. 12 жилийн хугацаанд төрөөс өгөх байрыг хүлээж айл хисч айдын хашаанд бууж хоног төөрүүлсээр 12 жилиг өнгөрсөн байгаа. Тэгээ энэ өндөр настан бол өнөөдөр бас Монгол коммент нэвтрүүлгээд хандахгүй байхаас одоо өөр аргагүй боллоо. Та нар энийг бас нэг олон түмэнд хэлж ярьж өгөөч ээ. Энэ одоо ганц надад учирсан зовлон уу? Эсвэл одоо тий хувьчдыг хүлээгээд 10 хэдэн жил гаццсан олон хүний асуудал уу гэдгийг бас тунгааж бодно үсттэй гэдэг ингэсэн байлээ. Тэгээд байрыг нь л ер нь бол зүгээр энэ гэж энэ одоо хуйлдаад л авцсан байлээ харин тийм. Хуйлдаад энэ одоо бүр нэртэйг байж байгаа. Энэ би хэлээг учраас би бол одоо шууд уншина уу ингэж байгаа. Увс аймагт орон сууцны хөгжилд муу явагдаж сууц хувьчлах комиссийн нэр зүүсэн тоогоо төмөрүүлцээ сувдаа гэслэнгээр энэ одоо байрын хувьчилсан нөхдүүд ингэ нэртэйг байж байгаа. Би бичээгүй шүү. Засаг даргатайгаа нийлээд иргэд нь ирж байгаа. Тэгээд одоо энэ аймгийнхаа засаг даргатаа сүлбэлтсэн юуроос ингэж төрийн өмчийн орооноос сууц хувьчлах тоонд бол оруулаагүй. Тэгээд Чандман ХХК-гийн эдийн засаг сувдаа засаг даргын газрын мэрэгжилтэн гаав гэдэг одоо бүх хүмүүсийн нэртэй устдаа одоо баримт гэж байдаг л бол бичээд ирүүлсэн байна. Тэгээд энэ хөгшний нэг 2 хөрөө байрыг л урьдчаад 12 хэдэн жил ингээд одоо гудамжаар явуулж идэг энэ асуудал бас зовлонтой юу. Байх юм аа. Сайханд болж ийн л да уг сайхан болж ийн. Гэхдээ ийм саар зүйл бол үндсэндээ байна. Тэгээд хилжээж, ярьжээж, наануу цаануу гэжээж л зас залруулахгүй бол Монгол улс их орон одоо тий өнгөтэй өөдтэй байхын тухай ярина гэдэг бас нэг өрөөсгөл шүү дээ. За чи өнөөдөр нэг барилгын зураг үзв үү? Ямар барилга?
Чи үзээгүй юу? Үзэж амжаагүй юу? Нөгөө Визард уу? Тий. Үзсэн. Син чам зургаараа ирүү. За тэр зургаараа байна. За өнөөдөр бол энэ өнөөдөр өстө баларсан чи надад нэг сайхан зурагтаа харуулъя. За энэ өнөөдөр үзэгчтэй бас ингээл яг үнийг хэлэхэд нэрээ бид нар ингээл орон сууц гэл ингээл ярьдаг. Тэгэл метр квадратын үнэхээр өндөр үнэтэйгээр авдаг нөгөө 100 мянган орон сууц хайцсан ингээл ярьдаг. За тэгэл нөгөө метр квадраттаа хүрдгүү гэл ингээл ярьдаг шүү дээ. Тэгэл яг өнөөдөр бол Баянзүрх дүүргийн 14 дугаар хороо халдвартын эмнэлгийн хашаанд баригдаж байгаа тус эмнэлгийн ажилчдын байр гэгдэх Wizard Construction-ы барьсан ашиглалтанд ороод 5-с оруулж байгаа 12 давхар шар барилга буюу Захаа улдгийн 11 дугаарны дулааны шугам үүрийн 4 цагийн орчим задарч за нөгөө барилга ингээд нөгөө сантаг муу гэж ярьдаг те сүүлийн барилгууд бол сантаг нэг баян тог тасархаад тог тасархаад л ингээд нөгөө нэг дулаан давхар байдаг. За тэгээ өнөөдөр ер нь бол тэр доод давхарт байсан машинууд бол ерөнхийдөө усан давтлаа. За нөгөө нэг байрны айлууд одоо ер нь сүүлийн үеийн барилгууд одоо зүгээр ямар болж байгааг л үзэж байгаа зүгээр нэг 5 сар болоод ингээд тус ороод ирэх шүү. 5 сар болоод ингээд шугамн задраад ингээд тус орсон зүгээр өнөөдөр нэг тэр бөмбөгөнд өртсөн зүгээр нэг нөгөөшөө зүгээр нэг бөмбөгөнд өртсөн энэ наач нэг Багдадын нэг тусгаш гэх юм. Нэр нэг юу шинэ орон сууц, юу нөгөө дэвшилтэд технологи тэр энэ утсан мод. Чи одоо тэгээд захиргааных нь утас руу тог орчуулдаг гэсэн айл одоо ийм болж штэ. За тэгээд ийм болоод ингээл энэ обойнууд нь хуураад унчиж байгаа юм. Үгүй харин тийш нэрээ. Тэгээ айл уусна гэд нэвчсэн. Аргаалга энэ одоо хідэн дөрөвний үнэтэй байр болоо энэ метр квадрат. Амар л юм байгаа да тий. Энэ одоос төмөрөөгөө ч хідэн юм мэдхгүй тэгээд амар л. Тэгээ хамгийн гол нь нөгөө доод давхартанд байсан машинууд нь бас ингэ тусна автцдаг тэр чигээр. Үгүй тэгээд энэ байх юм аа бах энэ минийг одоо ингэ. Үгүй тэгэл бид нар ингээл хөлсөө зулгаан байж алалцсан байж нэг байранд үрзээл 50 байж ингээл ордог. Орсныхаа дараа магадгүй зүгээр ийм байдалд орол зүгээр гэр ороолтоо зүгээр нүүрсээ түлээд баг тийм үстэй. Тэгтээ шүү дээ тий. Амьдэрч ийсэн хамаагүй зүгээр эрүүл мэндэд ч тэр зүгээр амьдралд ч тэр. За ингээл өнөөдөр энэ бол ерөнхийдөө үлсэн байж 3 үеийн орон байж нэг нь 2 өрөө байрд авч байгаа шүү дээ. Лизингээр мөнгөөр авч байгаа хүн байна уу? Байр мөнгөөр авсан хүн байна уу? Ойрд юу яг байгаа нь байгаа үлгүй цөөхөн байлгүй дээ. Тэр одоо бүр үнэхээр тасарсан нэлээд дээр байгаа нөхдүүд л тэгдэг үлгүй. Монголчууд бүгдээрээ байрны лизингтэй шүү дээ. Байр чадаагүй шүү дээ. Зарим нь бол чадаач хөөж ин тэгээд үсээ зулгаан шахуу ингээд одоо ёстой тий. Мусхаар шахууны 5 4 суглуулж урьдчилгааг нэг бол ороод ирэх ингэж хэрч одоо яана нэр тий. Ямар сайтыг хэдэр өгсөн нэр? За энэ info гэсэн сайт дээр. За ер нь бол сайтууд дээр бол тавигдсан байсан дөө. Зөрчилдөж байна гэдэг. За тэгээд ер нь Монголд бас нэг баригдаж байгаа барилга юм биз дээ. За тэгэл яг энэ бол нэлээх юм. Ер нь л одоо тэгээд хаанаа л ер нь бодолцмоор ер нь тийм байна. За яг уу. Мэдээллийн M-News-ийн сайт нөгөө гişүүд хизээ тангараа өргөх юм бэ гэдэг материалыг олон нийтэд ил болгож хэллээ. Шинэ гişүүд эрх 4-р өдөр буюу пүрэв гарагт тангараг өргөхөөр болсон байна. Улсын хурлын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд улсын их хурлын зарим гишүүний бүрийн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хилцгээр байсан байна. Харин энэ асуудлыг эх 7 хоногийн пүрэв гараг хүртэл түр хойшлуулж байгаа юм. Учир нь Баянзүрх дүүрэгт улсын их хурлын сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулсан энэ санал хураалтын дүнг гартал хойшлуулж байгаа гинэ. Тэгэд энэ бол одоогийн урьдчилсан мэдээлэлээр бол Баянзүрх дүүрэг дахин санал хураалт явуулсан дахиад санд нь хүрээгүй гэсэн тийм мессеж бас олон нийтэд хүрж байна. Тэгээд одоо ямар ч зовлонтой юм бэ гэдээ одоо бүр гайхаа сууж байна. Тэгээд энэ хоёр хүнийг одоо бүр ард хүмүүс сонгох нь үгүй бүр өстой тамийн тоогоошиг болж штэ одоо. Ямар ч үс эрх пүрэв гарагт л одоо нэг 4 гишүүний тангарахыг үргэлжлэх тухай асуудлыг л манай дээдчүүд ярьж байгаа юм байна. Go сайт. Төв зингэлт хүрээлэн битүү дээвэртэй болно гинэ. За нийслэлийн удирдлагууд өчигдөр бол 13 оны төсвийг хилцсэн юм байна. Тэгээд засаг дарга Батүлийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт томоохон ажлыг тусгасны нэг нь бол төв зингэлт хүрээлэн битүү дээвэртэй болох ажил байсан гинэ. За төсвийн орлогын энэ онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 324.8 тэрбум төгрөг болохоор байгаа гэж байна. Энэ нь өнгөрсөн 10 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг эх оны төлөвлөгөөний урьдчилан төсөвтэй харьцуулахад 2.2 дахин их болчихж байгаа гинэ. За ингээд ямар ч байсан Улаанбаатарчууд Монгол наадам зохицолбор гихчтэй болоод тэгээд ямар ч байсан төв зингэлтгээ битүү дээвэртэй болох юм. Битүү дээвэртэй. Их том асуудал шийдэгдэж байгаа юм байгаа үстэй одоо нэг жилдээ 2 хоног л нэг баярлахын төлөө ямар ч их мөнгөвдөл гэж би бодлоо. 2 хоног штэ. Тийм ээ 2 хоног. 11 12 бусд үед нь Улаанбаатарчууд энд очиод гифтэл амраал одоо нэг жаргаад идэх юм байдгүй штэ. Гэнэ харин тийм. Үгүй бод 11 12 ингээд 2 өдөр нэг сэнгэлтгэд нэг божигнаад өнгөрдөг. Нахтаж байсан бороотож байсан манайхан үзээл суудаг. Энд байгаа энэ мөнгөн дүү мөнгөний яг үнэндээ өгсөн нь бол уншихсан айлангийн алдуулж байна л да мэдхгүй. Одоо
Тэгэхгүй тэгэл одоо ёстой нөгөө сургууль цэцэрлэгээ барьж ивэл яасан ч байсан юм. Ах юм. Ланжгар тоо байх юм тэгэл одоо мэдхгүй. Яа сайхан шийдвэр гаргаж чадахгүй. Тийм ээ. Сайхан одоо энэ жилийнхээ наадмаар тэгвэл эх жилийнхээ наадмаар сайхан битүүдээ өртөө. Нар амар юм байх юм шүү. Амар л болж байгаа юм байна да. За бас нэрээ. За заавал уншаад өгөөрэй гэсэн байна. За энэ нэг компанитай холбоотой нэг гурилыг шалгамаар байна л гэдэг юм. Тэгээд жигнээ дахад л ерөөсө түүхээрээ дах энэ одоо чанар муудсныхоо юуныхоо гэсэн байна. Тэгээд энийг манай ард иргэд эхлээд хэлхээс өмнө нэг тэр цаад байгууллагууд нэг хилээд үтсэн дээр хаа. Тэгээд аваачаад бас нэг өөрсдийн тэр албаных нь улсуудыг ягаад үзүүлж харуулаад хэрвээ бүр болохгүй бол одоо яа гэдэг зурагтай өргөтэн тэгээд Монгол комментаторыг явуулахгүй да. Тэгээд за намууд ер нь бол манайх яллаа гэл зарим нь ч бүр зул хөөргөж явах шиг ч хийж байгаа шиг ингүй нэрээ. Хараа сонгуулийн дүн бол гараг байгаа ч тийм. Ч одоо тэгээд манайх яллаа л гэл элдэн онц мессеж явуулаад идэв битгий яагаад идэх тийм. Шоудаач ээ гэж одоо. За юу яаж байна баяра. Нэвтрүүлгийг өндөрлөе гэсэн тохио найруулагчаас ирлээ. Тэгээд хэд хэдэн материалууд бас яригдж хилэгдэж амжсангүй өндөрлж чинь. Тэгээд өнөөдөр бас Монгол оюутныг бүлгэлд зодсон хятадуудын тухай асуудал бас өнөөдөр захим сайтуудаар нэлээд явлаа. Энийг би бас маргааш арай жоохон тийм бодтой гэж хэлдэг юм уу, тийм их сурвалжаас нь тодруулж агаад үзэгчдэд хүргэе гэсэн тийм бодолтой байна. Таагүй юм болж тийм. Ер нь бас ерөнхийдөө бол мэдээллийн уншин жоохон тусгүй юм болох шиг боллоо. За яг хөө тэгээд бодолтой байгаарай гэж. Тийм. Асуудал бол бас сайхан болж байгаа. Тэгээд энэний араас гарч байгаа тийм сүрэг хандлагуудыг бол өөр өөрсдөө бас дор дорноо бодоод явахгүй бол бас зовлонтой байна гэдгийг хэлэх нь зүйтэй байна. За 5 минут явж болно гэж. Тийм үү? За тэгвэл үлж байгаа бас мэдээлэлүүдийг хүргэж шүү дээ. Тэгээ. За энэ асуудлыг бол яг уу тэглээ маргааш тодорхой ярих гэдэг ингээд шийдчихлээ мөн үү? За дараагаар нь мэдээллийн Assam сайт орон нутгийн 26 хэсгийн ороонд дахин санал хураана гэсэн материалыг олон нийтэд хүргэлээ. Тэр энэ Assam-ийнхэн бол яасан гэхээр орон нутгийн тэр дахин санал хураалт явуулах 26 хэсгийн ороодтой бүгднтэй нь утсаар бол холбогдсон байлээ. За тэгээд одоо энэ үний муу худлаа юм уу гэсэн тийм төөрөх эргэлзээ бол алга энэ бол Арангаагаас ихтэй Баянгор, Дорногов, Дундгов, Завхан, Сүхбаатар, Төв, Дархуул, Дорнод, Баян уул гэдэг ингээд тийм бүгдийг орхон гэдэг ингээд бүх улсуудаа нь бол сэлэн гэдэг ингээд бүгднтэй нь Assam-ийнхаа холбогдсон байна. Одоогийн байдлаар бол 26 хэсгийн орон дахин санал хураахаар ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа юм. Тэгэхээр баярыг хэлдэг үнэн шүү. Юугүй нин уугүй те бүгдээрээ бид ялцсан, бид өнгөлцсөн гэж одоо те Дэвхэрхээс өмнө бас нэг жоохон хүлээцтэй байхгүй бол бас зовлонтой болчихжээ. Энэний чи үр дүн яаж гардаг вүлээ гэдгийг л монголчууд бол одоо ч зүрх сэтгэлдээ мартахын аргагүй тийм хард толботоогоор мэдэрч үлдсэн улсууд ч тийм. Энийг бол бас хэрүүл саруулаар харна бизээ тий. Улс төрийн соёл гэдэг юмыг бол залуучууд өөрсдөө л төлөвшүүлж ижил ер нь гой сайхан болох байлгүй гэсэн тийм бодол байж байгаа. За энэ визардыг сая манай баяраа ярьчлаа. За энэ хугацаанд дууссан цахилгаан шат иргэдийн аймнаас эрүүл мэндэд занл хийлж өгнө гэсэн материал мэдээллийн GoGo-ийн сайт дээр бас асуудал дэвшүүлсэн нийтлэл болж олон нийтэд хүрлээ. Тэгээд энийг бас бодмоор болгоомжлмоор болчихжээ. Тэгээд Улаанбаатар хотод одоо нөгөө ашиглалтын хугацаанд дууссан эвдэрч хэмкэрсэн цахилгаан шат буюу лифтүүдийг шинжлэх ажил 4.2 тэрбум төгрөгийг бол гаргаа зарцуулсан байгаа юм. Тэгээд 140 цахилгаан шатыг бол солих ийм шийдвэртэй ажилласан юм байна. Тэгсэн тэрнийх нь үр дүн хаана байна гэдэг асуудлыг одоо нэхэж хайж эхэлж байна. 4 тэрбум 200 сая төгрөг гэдэг бол бас л мөнгө дөө. Чанга мөнгө штэ. Хамгийн гол нь за яах вэ? Тэр их мөнгө үр дүнтэй тодорхой хэмжээний ажил болоод үлдсэн бол яа их вэ те. Гэтэл өнөөдөр бас нэг иймэрхүү цахилгаан шатууд бас Улаанбаатар хотод байж гэнэ гэхэр зэрэг амира. Тоол нэр эвгүй шүү. Ярьсаар юм байтал тэгэл одоо яста муугийн дохоо те. Гайгүй илгүүдээ тий үнэхээр бас Улаанбаатар хотын нийтийн томоохон одоо хорооллуудын орон сууцнуудад бол энэ цахилгаан шат гэж нүү амар юм явж байгаа шүү тий. Аюул юм шүү тий. Гачим явж байгаа шүү. Тэгээд энийг бас нэрээ бодож болгоомжлохгүй бол асуудалтай болчихжээ. Лифт солингэр нэг хэсэг нөхдүүд мөнгө аваад явдаг тэгэл завчдаг тий. Талын завчаал талын нэг хачин галтар юм хийгээд хайдаг бол одоо тэгээд хэрэг алах шүү. Тачнаал гэдэг. Сууж явахаас хүртэл айн үдтэй юм. Чи бүр амар юм бүр нэг аимшигын нөгөө аимшиг болгоомолгох шиг юм л байж штэ зарим цахилгаан шатвал юм хэцүү тий. Яа хүмүүс манай охид залуус баар саваар их л явах юм да. Энэ дээр бас анхаараа гэсэн байна. За амар за наа чин бол үнэхээр амар гэсэн байна. За баян үлгийн эмчнэр бүгд сонгуульд гарсан. Сонгуулийг гарсан. Одоо өвчтөе хүмүүс нь одоо яах юм бүүмэд. Энийг одоо зохицуулах хүн байна уу гэсэн байна. Нөгөө ажиллаа хийх ёстой хүмүүс найгуут нэг сумандаа үзээд гараа авчихсан байна л да. За нэг жолооны өмнө юу болсон болоо нэр. Чалааны үнэлэгч одоо зовлонтой байна да. Аахгүй. За, цэнгэлдэх хүрээлэн битүү дээвэртэй болгоно гэж юугаа яриад байгаа юм бэ? Бид татвар төлөгчдийн мөнгө ийм юм хиймэргүй байх юм. Үүнийг одоо
Би тэр өвдөл гэсэн байна. Өчтөр яриаг битүүдэд өвдөлтэй гэж ямар сайтаас хийж хэллээ? За чи ямар сая хаацсан ч бас мартчихлаа шүү. Юун дээр вүлээ? GoGo дээр байсан баха тий. GoGo юмын сайт дээр байсан баг шүү. Тэрийг бол үзэгч таах хүмүүс өөрөө орж үзээд хідэн төгрөг төсөвлөгдсөн юм бэ гэдгийг хараараа. Би яг үнэхээр үннээ л хэлий. Тим мөнгийг би бол хараагүй мэлээ. Тэр нилээд оронтой тавайж том шүү дээ. Тэгээ тэр чи битүүлнэ гэдэг чинь бол бас амар юм болох. Би одоо тэгээ гайхаад байгаа байхгүй. Тэнд тэгээ хамгийн гол нь одоо юу гэдэг нь манайх ч одоо нөгөө олимп зохион байгуулах бэлтгэлээд хийж байгаа юм байлгүй л гэж бодоод би тайвширлаа шүү дээ. Түүнээс биш зүгээр нэг 2 хоног наадахын төлөө тэгээ одоо бас л хэцүү дээ тий. Тийм их мөнгийг зарцуулаа гаргаж ирэх зовлон тоо. За нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлах аж ахуйн нэгж барилга байгууламж эд хөрөнгийн жагсаалт гарсан юм байна. Дэнтэй бас ерөнхийдөө бас иргэд олон нийтийн зүгээс нээлттэй танилцах боломж бүрдсэн байна. Энэ мэдээллийн Time цэгмээ сайт дээр байж байгаа нийслэлийн өмчөөс 13 онд хувьчлах аж ахуйн нэгж барилга байгууламж эд хөрөнгийн жагсаалт гэдэг энэ их дэвшилт юм аа. Баяраа. Энэ хувьчлал гэдэг яадгүй гэхээр зэрэг өмнө ингэдэг байсан байхгүй. Энэ их том дэвшилч үнэ нөгөө үнэ хэлэхэд. Хаана хизээ болох гэж байгааг нь мэдэгдэхгүй. Юу хувьчлах гэж байгааг нь мэдэгдэхгүй. Хин авсан нь мэдэхгүй. Хин зарсан нь мэдэхгүй юусэн ийм юм болоод өнгөрдөг байсан байхгүй. Одоо бол энийг бас иргэдэд ингээд нээлттэй танилцуулдаг болж байгаа юм байна. Дүүргээр нь ангилаа тий. За одоо жишээ нь Сүхбаатар дүүрэгт Улаанбаатар даатгал компани нийслэлийн эзэмшлийн 4% гэл ингээд хувьчлана гэл ингээд байж байгаа. Ингээд одоо дүүргээр байж гэнэ гэдэг маань энэ их том нээлт, том дэвшил гэж ойлгож байгаа. Эдгээр чи бүгд нотгон дотор байсан байхгүй юу? Дандаа ханцуун дотор ерөнхийдөө яадаг гэсэн юу хувьчлана. Ерөөсөө манай монголчуудын баяцсан одоо түүх гэвэл ерөөсөө хоёрхан би шууд хэлнэ. Нэг нь бол ерөөсөө төрийн өмчийг үнгүй шахуу хувьчилж авсан байдаг. Нөгөө нэг хэсэг одоо гинт огцон баяцсан нөхдүүд бол тендерээр баяцсан л байдаг хөөхгүй. Тендер хувьчлал хоёроор баяжчихэд энэ бол энгийн иргэдэд хүрдэггүй одоо нэг ийм шиг л байлаа штэ. Чанаад руу ч орж төгөлж баяжчий та. Энд ойлоо нэг амжилт Тэдний юм хөвчилж авах удаа. Тэгээд лэрэнгүүгээр та бүхэн танилцах боломжтой байна. Time цэгмээ сайт. За бодитоо нэг өгсөн 5 минутаж хэтрээд явсан байна. Өнөөдөр чинь нэлээд багцсан хугацаагаар явчлаа. Тэгээд Монгол коммент нэвтрүүлэг бас энэ 7 хоногийн дугаарыг өндөрлөж байгаа болохоор найруулагч маань том боломж олгох шиг боллоо. Баярлалаа гэж. За энд ганц сэтгэлээ энэ нэгнэ. За энэ сонгуулиас болж нэг гэрийнхэн хагаралтаж эхэллээ шүү гэсэн. Гэхдээ битий тийгээр энэ чинь арайч та сонгуулиас болж нэг гэрүүд хоорондоо хэрэлдээд битий тийгээрээ тэгээд болдгороо болох байлгүй хоорондоо битээ хэрэгэлтээр эвтэй байя гэж тийм. Өндөрлгөө баяраа. За өндөрлөе. За тэгээ. Амралтайгаа өдрүүдийг айдахтаа сайхан өнгөрүүлээрэ. Даваа гараг 18 цаг тэгдэг минут Монголын комментчдийн үгийг энэ цаг мөчид баяраа битээр сонсноо. Тэгээд Монгол орон даяар Монгол коммент нэвтрүүлэг шууд хүрдэг. Дэлхийн өнцөг болон бүрээс Монголын комментчд маань Монгол коммент нэвтрүүлэг рүү оролцох өргөн боломж бас байдгаа гэдгийг хэлэх нь зүйтэй баг. TVS цэгийн сайт үзэгч та бүхэнд Монгол коммент нэвтрүүлгийг бас дэлхийн өнцөг болон бүртээс шууд дамжуулан хүргэдэг. Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа гэж. За нэвтрүүлгийнхаа өрөөг хэлээд байгаа шүү дээ тийм. Монгол комментэд нэгтгэцгээе.